Ханад цагаан гэрийн одоо хиймэрийн тоонон дээр хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр хан алтай аавын онгон тэргүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Ганган улаан тэмээний зогдор дэвсэхэд 50 жил тоон хэмжүүрээр бол хагассан, эгэл махбодын төлөөллөөр бол өндөр нас. Харин улсын хөгжлөөр бол нэгэн үеийн түүхийг өгүүлнэ. Өнөөдрөөс яг 50 жилийн өмнө Монгол улсын төрийн далбааг ингэртээ залж, Алтан саяын бод дугийг ингэртээ гэрэлтүүлсэн хүлэг алс холын Америкийг зорж байлаа. Онгоцонд олон зууны хүсэл мянган хүний итгэл тээсэн тунхаг явв. Алгандаа албан бичиг нандинаж, оюундаа уран үг шаглан, төмнийхөө үгийг дэлхийн эндэр цууратуулах үүрэг гадаад явдлын яамны 1-р орлогч сайд Дондгийн цэгэмдэд оногдсон байв. Цэгмэд тэргүүтээ төлөөлөгчд бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагад илсүүлэх хариуцлагатай агаад нэр төртөө үүргийг хүлээн зүрхэндээ догдол сэтгэлдээ дөгшүүртэн явсан юм а. Бүгд найрамдах Монгол ард улс нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсэх хүсэлтэд 1947 онд анх удаа илэрхийлж байсан. Үүнээс хойш 15 жилийн хугацаанд 9 удаа уг асуудлыг оруулсан байдгийг. Энэ нь л үүрэг хүлээсэн нөхдийн хувьд айдаст нөмөргөн байлаа. Бүх нийтийн санал хураалтаар дундад иргэн улс тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн тэр цагаас бүгд найрамдах Монгол ард улс хэмээх нэрийг ертөнцийн анир түгээх хүсэл өвгөд маань автаж байна. Үүний жишээ бол бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад явдлын яамны сайд Хорлоогийн Чойболсонгийн гарын үсэгтэй өргөдлийг 1946 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Трүүгби лигийн нэрээр илгээж байсан юм. 1961 оны 10 дугаар сарын 25 энэ өдөр дэлхийд данстай туурах тусгаар улс гэдгээд ертөнцид дахинаад зарлах гэсэн улс бүрийн цээжинд тогтолцол төрж байлаа. Учир нь нэгдсэн үндэсний байгууллагад шинээр элсэх гишүүдийн асуудлаар нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн хуралдаан болсон юм. Энэ хуралдаанаар аюулгүй зөвлөлийн 11 улсын төлөөлөгчид хагас тойрог байдлаар зассан ширээнээ тойрон суухад зөвлөлийн дарга модон алхаа тас хийтэл цохон хурал ихснийг мэдгэлээ. Энэ удаа Мавритан Монгол улс хоёрыг авч хэлэлцгээ мэдгдсэн. Нэгдсэн үндэсний байгууллагад Монгол улсыг элсүүлэх асуудлыг эхэнд нь хэлэлцгээр болсон нь бидэнд ашигтай байсан юм а хэмээн Дондгийн цэвэр мэдгай тэмдэглэлтэй дургуйж. 1961 оны 10 дугаар сарын 27 Ерөнхий ассамблеийн 1043 дугаар хуралдаан болов. Зөвлөлт холбоот улс Энэтхэг, Индонез, Бирм, Гвинэ зэрэг газар зүйн болоод улс төрийн нөхцөл байдлын бүхий төлөөллийг багтаасан 25 улс бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүнээр элсүүлэх тогтоолын төслийг хамтран өргөн барьсан байдаг юм а. Энэ асуудал дээр ассамблеийн дарга Түнисийн төлөөлөгч Мон Жислэм санал хураалтч явуулсангүй бүх төлөөлөгч нэгэн дугаар алга ташин хүлээн авчээ. Ийхүү Азийн цайжинд орших Монгол улс дэлхийд тусгаар тогтнолоо баталгаажуулах замдаа эргэлт буцалтгүй орсон юм. Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагын 101 дахь гишүүн орон боллоо. 200 жилийн мартагдсан түүх. Азийн цайжнээс дэлхийн талыг тамгалсан Монгол улс дахин дэлхийд тунхаг тарав. Итгэл найдвар, хүсэл тэмүүлэл энэ бүхэн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хүрээнд баталгаажуулсан бүгд найрамдах Монгол ард улс гэх үгсээр солигдлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын болон түүний төрөлдсөн олон байгууллагын хүрээнд их бага аливаа улс орон луван адил харилцан найрамдаж хамтан ажиллах боломж нээгдсэн юм. 1961 оны 10 дугаар сарын 22 Нэгдсэн үндэсний байгууллагын их танхимд Монголын төлөөлөл
суудлаа эзэлсэн байв. Үүнээс 5 хоногийн дараа буюу 50 жилийн өмнөх яг энэ өдөр Монгол хүн анх удаа дэлхийн нийтэд өөрийн төрлөх хэлээрээ үгээ цуратуулсан. Үүний зэрэгцээгээр Алтан соён бүт төрийн далбаа Нью-Йоркийн тэнгэрт мандлаа. Энэ бол түүх. Энэ дараа хөндөд төлөөлөгчдөө бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс бүгд найрамдах Монгол ард улсыг нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн болгохыг дэмжсэн улс орны төлөөлөгчд ялангуяа манай улсын хууль ёсны эрхийг өргөж тууштай дэмжиж ирсэн зөвлөл толгойд ба бусад улсуудын төлөөлөгч талархлаан дэвшүүлэхэд би өнөөхөө баяртай байна. 50 жилийн хөдөлмөр, 50 жилийн хөгжил. Энэ бол Монгол улсыг дэлхийд дахинаа хүлээн зөвшөөрч нэг жигүүрээ гэсэн их хүндэтгэл. Монгол улсын ерөнхийлөгч нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээрээс дэлхийд дахинаа хандан уриалга дэвшүүлж байна. Монгол улсын төлөөлөл дэлхийд дахинаа тунхагладаг боллоо. Энэ бол тусгаар Монголын дуу хоолой. Энэ зорилтын хүрээнд бид цөмийн зэвсэгтэй бүш улс гүрнүүттэй зөвлөдөж байна. Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн хог хаягдлыг байршуулах асуудал байхгүй гэдгийг Ерөнхий ассамблеийн энэ хүндтэй эндрээс онцлон хэлхийг хүсэж байна. Нүнжигэндэн нар гэрэлдсэн Монгол эхийн сэтгэл дээр нүүдлийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шилтгэнд заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Эзэн сууж жаргасан их заяа гаан сүсэглэж эх хорн талын хаан ирээдүйн таалалдны зүйлж Эрдэнэсийн далайгаас шүрдсэн итгэлийн сувд үгсээр эрх жаргалан баталсан иргэн бүхний гараар тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ.